За шөнийн мэнд. За нэг газар шинэ жилийн мэдлэгээ дэвшүүлэх гээд ирлээ. Нэг яамныхын энд шинэ жилээ тэмдэглэж байгаа сураг байна. Юу ч ороо шалгаатай мэдлэгээ дэвшүүлээ заяа. Баган дарга нар энэ ингээд том жибнүүд зогсоол ах шиг муу юм уу биш юм уу? Орж мэдлэгээ дэвшүүлээ. Яа. Гадаач бас ихэлцэн гэхэд хөтөн байгаа болтой гоё шүү аа. Энд ч очтууд шинэ жил тэмдэглэж байгаа гинтээ хөрхий. Нэг яамныхын нэрийг хэлээд яах вэ? Нэг яамныхын шинэ жил хийж яана гинэ. Аа. Энэ арга гадаа моцо зассан байгаа ч та. Аа. Энэ яармагт нэг юм том жочдууд л баригдсан болтой. Тансаг юм аа, тансаг юм. Аа. Энэ төрөөс төрсөн тэр өмтнийхөө нэг бол нэг уул уурхай олигорх их тийм л байгаа бах та. Сайн байна хоёр доо. Энэ нэг яамны шинэ жил болж байна. Аа? Болохгүй байгаа. Хотлоо яриад байгаарай. Ямар байгууллагын шинэ жил болж байгаа? Танаа хөөрөө зохион байгуулж байгаа юм уу? Аа, нэг яамны шинэ жил цуслагдсан гэсэн үү? Төрөө би хуур залсуулгасан. Цуслагдсан. Цуслагдсан гэсэн тийм ээ. Шаханд дээр юу болж байгаа юм бол? Сайн байна уу? Нэг байгууллагын шинэ жил болоод байна уу юу? Энэ зүгээр тоглолтод орж байгаа юм уу? Шинэ жилд орж байгаа юм та нар? Аа? За энд нэг яамны шинэ жил цуслагдсан гин. Өчигдөр цуслсан гин захиалга өгсөн байсан. Бүр батны захиалга өгсөн гэд очиж мэдлэгээ дэвшүүлгээд надад хэлсэн. Тэгээ би яг нэг ярьсантай байдаг учраас хүрээд ирсэн чи цуцалсан гин уг нь төрийн байгууллагуудын шинэ жилийг үнэгүй хөтөлж өгнө гэд би одоо бас төрдөө нэг 5 цаас нэг хэмэлт үзүүлэх гэсэн байхгүй юу? Тэгсэн чи манай замдын шатар ерөнхий сайд төрийн байгууллагууд шинэ жилээ хийгээ болно. Тэ. Тэр мөнгө эрдэнэ боль гэсэн гээд боловч. Тэгсэн ирнэл энэ тэнд байгууллагууд нууцаар шинэ жил шаагаад байгаа болтой байна. Зарим нь арх угаад тасраад агсан согтуу тавиад байна гин. Хөл гараа хөлдөөж гин гин. Нэгэ шинэ жилийн шилдэг мэлдэг гэд баахан төмөр тийм ээ. Тууз мууз ингэ зүүж өгч гин социализм коммунизм үе шиг. Манайха над шинэ жилийн тэр юу өгөөрэ би дор мэдлэгээ төвшүүлж шүү. Билүү чэйжэнд байна. Шууд би өөрөөсөө нэг их хуцал дуулаад өгч штэ гоё. Тий. За ингэ шинэ жилийн мэдлэгээ төвшүүлэх гээд ирсэн чинь алга байна. Нэг яамны агентлагийн дарга нар ирэх ёстой байсан. Нэг агентлагийн дарга жолооч хөөж явуулж байгаа юм байна. Тэ? А бас ярих юмнууд байна. Би асуух юм их байсан. Өнөөдөр болцсон гин. За нэг газар бас хотоос гараад 30 тэгнүү шинэ жил хийнэ гинэ. Цагдаагийн хамгаалтанд. Бас очиж мэдлэгээ дэвшүүлэхээс ядж хахад эдгээр готоос гарч шинэ жил хийгээд байна гинэ. Тэ. Энэ гот дотроо л хийхгүй шүү. Хийчихгүй дээ өвчтөе огнуудаа. Тийм ээ? Айчсан юм биш үү хаал. За одоо ингээд энэ шинэ жил мэлээ хийлдэ өөрсдийнх нь. Энэ 5 толгой шинэ жилээ хийсэн гэж сая 15 жилийн ойгод амар шаасан гэж шүү. Эрдэс 5 толгойд Манусын нөгөө хувьцаа эзэмшдэг компани. Монгол улсын иргэн болгончид Эрдэс 5 толгой компанид хувь эзэмшиж байгаа шүү дээ. Тэгээ манд хийлчихгүй дээ. Би үнэгүй мэдлэгээ төвшүүлж шүү дээ. Тэр дарган цэрэн самбуугаад нэг айгүй тийм нэг мангар царайтай нөхөр бий. Хүн харахад нэг юм мангардуу юм шиг. Тэ.
Сайхан хулгайч нэр чи бүрдэрч хулгайч гэсэн шүү дээ. Их хурлын энэ дээрээс чи бол хулгайч гар над их хурлын чуулганаас гээд улсын их хурлын тэд дарга бүрдэрч хэлсэн шүү дээ. Би хэлээгүй шүү дээ, тий. Цэрэн самбуу гэдэг мангас юм би. Бэт. Таван толгой төмөр зам чин тэр бэт хийдэг нэ. Ганбатгийн сангийн яамны төрийн нэрмжийн дарга сайн ажиллаа өгдөг. Тэрэнд 400 саяыг сайн ажилласан гэд итгэмж өгсөн гин. Юу хуцаад байгаа юм бэ? Ямар дураараа шаад юм бэ? 400 саяг нэ. Манус хувьцаа эзэмшигт манус хэлэхгүйгээр таван толгойн бэт сангийн яамны төрийн нэрмжийн дарга Ганбат 400 саянд итгэмж шаасан байж шоо. Тэгтээ цасаа нэгтлэхгүй бас тийм сум сонсогдлоо үнэн байх гэж би хардж байна. Асуун Ганбатаас. Эднэр бол амар ашигтай ажиллаулаад байгаа болтоймаа. Манай Эрдэнэс таван толгойг 15 жилийн хойш ягаад амар шинжил хийсэн гин. Аганд дээр энэ яамны шинжил болж байгаа юм хөлөө автулж байгаа юм уу? Хөлөө авалт юм уу? За энэ олон нийтийн арга хэмжээ янз бүрийн яам төр агентлагтай бол хувийн хвшилт ямар мэдлэгээ дэвшүүлээ явуултаа биш. Манд ямар ашигтай биш тийм биз дээ. Бид нар мэдлэгээ дэвшүүллээгээ манд 5 цаас өгөхгүй хувийн хвшлийнхэн. Төрийнхний чинь бас жоохон мэдлэгээ дэвшүүлж сайн ажил хийсэн шалгаруулахгүй бол наад бол чинь төр улсаа тонон дээрэмдэд муу ажил хийгээд хийцгүүрээд байгаа байхгүй юу? За баяртай ахын дүүнэр. Баяртай. Танай буудал хэний буудал яах юм дөө? Ямар компанийн? Ямар ордоо? Сүрлэг орд юм уу? Компанийн нэр юм уу? Аргагүй сүрлэг орд нь шааж тань. Энэ бол нэг төрөөс төрсөн тэр мөнгөнийг байгаа. Нэг бол уул уурхаагаар баяжсан олигорхийн буудал байгаа л да. Тансаг юм аргагүй сүрлэг юм аа. Юмтай болтой юм аа. Басинтай болтой юм. За энэ хувийн аж ахуйн нэг жимиг амар өнгөө рекламталтай биш. Шатар байна. Алт мөнгөний шатар байна. Энэ бол нэлээд шээ. Шүлжээ унаад агч. Шүлжээ унж байна. За гарыг. Гарида. За төрийн байгууллагуудын шинжил хаана болж байна? Над таяг нь хэл давхиж очиж мэдлэгээ дэвшүүлнэ. Нэр үнэлсэнтэй эмээлтмөр хариасан да гэж. Хот дотор явахгүй бол хөдөө орон нутагт болж чадахгүй, очиж чадахгүй шүү дээ. 21 аймаг тойрно гэж худлаа. Яг нь стик тэрэг гаргаад өгвөл болно. Тэрийг үлгэж аваад дунд говийн мөнгөчүүд ээж дунд говийн шинжил гэсэн. Би иргэд олон нийтийн шинжилгээгүй шүү дээ. Төрийн албаны шинжилгээг өнгөө хөтөлж өгнө гэсэн шүү дээ. Тийм биз дээ. Тэгээ дунд говь дарга нарын шинжил хийх гээг бол над тамаагүй. Иргэдтэйгээ би тусдаа очиж уулзна. Дарга наргүйгээр тусдаа очиж уулзна. За ёо. Тэ. За юм байна да. Эрдэнэс таван толгой шинжил хийсэн байна. Амар шинжил хийсэн байна. 15 жилийн ойгод. Эрдэнэс таван толгой Бэтэр сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ганбат гэж хүн ажиллахдаа 400 саяын тэтгэмж авсан гэж шүү дээ. Амар уу? Авилгалын дарга Таштава дарга. Би улстай 3 жил ажиллахдаа визийг шилэн хил тод болгоод цуурхаа үйлчлдэг байгаад манай дээр хотын ерөнхий консулын газар визний орлого 3 жилд 3 сая доллар оруулсан. Тэгээд яасан? Нэг 30 мянган доллар хөрөхгүй мөнгөөр байр түрээсэлсэн гэд намайг шоронд явуулсан. Мөн үү? Тэгвэл тэр сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга улсаас 400 сая төгрөгийн тэтгэмж авсан байна. Ганбатыг шалгая. Шалгуулъя. Барьцсан Ганбаттай. Одоо ер нь дарга нартай маш сайн барьцсан заа ёо. Хангалттай барьцсан юм ахын. Дарга нартай барьцсан би. Тэ. Нэг дарга төрийн өмчийн компанид ажиллаад тэр бумын тэтгэмж авсан байна. Нэг дарга бас нэг төрийн өмчийн компанид ажиллаад 200 саяын тэтгэмж авсан байна. Энэ хулгайчдыг бүгдийг авчиж авилгаж шалгуулна. Та муусаанууд дөх алавтай юм уу? Нэг гараараа төрийн нэрмжгийн дарга сангийн яамны, нөгөө гараараа Эрдэнэс таван толгой тууд одоо бэт хийж шаагаад 400 сая тэтгэмж авсан гэж байна Ганбат. Би тэгээ сонслоо. Өнөө удлын мэдхгүй тэгээд үг шалгуулна. Тэр Ганбат яасан авьяастай бэтгэв. Ямар элдвтэй уулгаач болоод 400 сая төгрөг өгчөө тэрэнд. Атаарч штэ. Тэ? Тэр одоо ажиллаа өгсөн гэсэн хаашаа явах гэж байгаа юм тэр нөхөр. Хэний хамаарал өгөх нөхөрийн тэр? Тэрэнд Монгол улс өртөө мө? Хуслаа штэ. Ард иргэдийн амьдрал ядуу байна. Иргэд уланд хэцүү байгаа. Тэ? Одоо иргэдийн чуулгад оромтчод гатын ээжи чинь гадагшаа элчин сайд дээр явцсан штэ. Хаагур орд энэ бүр гард юм уу? Тэ?
Тэр нэр иргэдэд биднийг бол уланд амьдруулчаад дарга нар бол бүр тэгээд Монгол улсаа гоё аж явуулаад байгаа болтой хэдэн зуун сая тэтгэмж аваад байгаа одоо болилдоо тийм биз дээ. За ийм байна тийм байна нэг төрөм яамны шинэ жил яг энэ яармагт энэ дээр болох байсныг цуцлагдсан байна. Цуцлагдсан гэсэн тийм ээ? Аа? Цуцлагдсан гэсэн. Энэ дуракууд чи намайг ирнэгээ мэдсэн байх та. Аминда би чимээг бол гоё сюрприз барья гэж бодсон байхгүй юу? Тэг ямар ч байсан сюрприз барих гэсэн цуцлалч дуракууд. Тэг. За ингээд яг шинэ жил тийм бас нэг төсвийн хэмнээд үнгүү хөдөлчих гээд байхгүй юу би? Тэ. Тэгсэн чинь зайлвал ингээд цуцлалччаа гэж хөрхий. За яармагт явж байна. Тэр ч очиж дуудал. Цуцлсан гин. За түр баяртай. Дараагийн шинэ жил дээр одоо мэдлэгээ дэвшүүлээд очиж чадвал дахиад лайв хийнэ. Тэр баяртай.